Өнөөдөр би 62 настай нэгэн эмэгтэйн үгүй болсон хайртай хүний өгүүлэн санах тухай мэдрэмжээ хуваалцсныг нь хүргэе. Тэрээр хэлэхдээ хэдий 10 жил өнгөрсөн ч яг л өчигдөр болсон мэт санагддаг. Яг л миний хажууд байгаа мэт. Би түүнийг үргэлж угийлж цаашид ч өгүүлэн амьдрах нь тодорхой. Санах мэдрэмж нь олон янз байдаг. Эх орноо санах, эцэг эхээ санах, хайртай хүнээ санах. Гэхдээ энэ бүхэн дундаас бүр мөсөн дахин уулзахгүй байхгүй болсон хүнийг санах мэдрэмж хамгийн гүн бөгөөд хүн дээр тусдаг. Тэр эмэгтэй ийм өгүүлсэн юм. Би зүрх сэтгэлээсээ тэмүүлж хайрлаж байсан хүнийг магадгүй өөрийнхөө буруугаас эсвэл ертөнцийн чамаар алдаж орхисон. Одоо түүнтэй дахин уулзах нэг ч боломж хамт өнгөрөх ганц ч хором үгүй болсон гэдгийг ухаарч байна. Энэ нь сэтгэлийн хамгийн гашуун, хамгийн хүйтэн мэдрэмж юм. Чамтайгаа энэ дэлхий дээр нэг л мөчигч болов хамт өнгөрүүлж байсан тэр дурсамжаар би өнөө цагийг тэгсэж амьдарч байна. Заримдаа дурсамж гэдэг яг л амьсгалах агаар шиг хэрэгтэй санагддаг. Тэр үед аз жаргалтай байсан учраас одоо түүгээрээ амьдарч байгаа юм. Хэрв дараа төрөл гэж байдаг бол дахин хүн болж төрөхгүйгээр сүнстэйгээ хамт диваажинд сэтгэлийн амар амгаланд хамт байхсан гэж залбирдаг. Тэгж чадвал сая нэг зэрэг жаргах юм шиг.